бүгдээрээ сайн байцгаана уу? Apex Capital-аас та бүгдээ хүргэж буй Capital World ярилцлагын маань эхний дугаар та бүгд төрөхд бэлэн болсон байна. За энэхүү яриагаар бид хөрөнгөний зах зээл дээр ажиллаж мэрэгчлэн болон за хөрөнгө оруулалтын зөвлөлтүүдтэй хамтран улсуудын хөрөнгөний зах зээл, эдийн засаг, за сонирхолтой түүхүүдийн талаар мэдээлэл хүргэх сонирхолтой чөлөөт ярилцлага энэхүү эхэлж байна. Ингээд та бүгдээ хамгийн эхний дугаараар Apex Capital компани хөрөнгө оруулалтын зөвлөх инх заяа хүрэлцэн ирсэн байна. Өдрийн төргий. За өдрийн төргий. За өнөөдөр үзэгчдэд ямар хөө сонирхолтой мэдээлэлтэй түүхийг хуваалцахаар бэлдэж ирсэн байна. За өнөөдөр Вьетнам улсын хөгжлийн түүхийн талаар ярихаар бэлдсэн байна. Вьетнам улсын талаар ерөнхийдөө дэлхийд дээр их сонирхож байгаа шүү дээ. Тэгвэл бол яг модонд орж байгаа гэсэн. Одоо яг нөгөө Вьетнам гэхэлэр юу шүү дээ. Сүүлийн үед яг Монголд бол модонд ороод шүү дээ. Өвөл утаанаас цухтаад аялдаг. Бараг хоёр дахь тэрэлж гэж яригдаад байна. Нөгөө талаас одоо шууд надад бол нөгөө нэг юм улаан дээр шараар бичсэн те. Авцсруу санд орж ин л та Вьетнам засвар гэсэн. Тэгвэл энэс илүү хүмүүсийн мэддэг энгийн энэ зүйлсээс илүү ямархуу сонирхолтой түүх за мөн баримтууд өнөөдөр бэлдсэн байна. Энэ талаараа шууд ярих эхлэв. За тийм. Ер нь тий яг хэлж байгаа чинь зөвлөлтөө энэ монголчууд бол яг мэддэг сэдвүүд нь бол тэднэр л шүү дээ. Тэрнээс гадна бол бас бар эртний түүхтэй тий хувлаа хааны үед бол Юан улс бас товтолж исэн. Юан улсад эзлэгдэж байгаагүй нийлэн дайчин автдаг юм билээ. Тэгээд тэрүүгээр бас нэлээд бахархдаг. Тэгээд just мэдчихсэн нөгөө Forrest Gump гэдэг кино үзсэн баг. Тэгээ тэрнэр чинь бол Вьетнамын дайн гардаг шүү дээ. Forrest Gump цэрэгт явуулаа нэрээр Вьетнам руу явж байлдсан шүү дээ. Тийм шүү дээ. Яг одоо тэрнэр гардаг дайн бол ер нь бас болсон. Тэгээд Вьетнам ч бол өөр бас ялсан. Тэр дайндаа. Тэгэхээр Монголд эзлэгдэж байгаагүй, Америкт эзлэгдэж байгаагүй тийм дайн чарддаг. Ер нь бол аюу тийм тэмцэгч байлдагч ард юм байна шүү дээ. Америктэй байлдаад ялцсан. Хувлын хааны үед Монголд ялагдаа өгдөг чинь. Тэгвэл яг тухайн улсын ерөнхий мэдээлэл нь яг хэрэг хүнтэй тий болоод яг ингээд том улсуудтай байлдаад ялагдахгүй ингээд. Тий ер нь бол энэ улс маань бол 101 сая хүн амтай юм лээ. Тэгээд нэг дундаж нислэлт нь 33 настай. Тэгээд газар нутгийн хувьд нь Монголоос нэг 5 дахин бага. Газар нутагт хүн ам нь бол бараг хэд дахин юм бэ? 29 дахин. Тийм 29 дахин их гэсэн Монголоос. Тэгэхээр ч 5 дахин бага газар нутагт Монголоос 29 дахин их хүн амьдраад тийм ч уулсан юм шүү дээ. Тийм хүн ам ихтэй тийм насчил бас залуу тийм ус юм. Тэгээд эдийн засгийн хувьд гэх юм бол дайны дараа бол нэлээд хүндэд орсон. Тэгээд эдийн засаг нэлээд илгээр явтаад тэгээд ер нь өөрчлөлт шинжилэлт. Ер нь хэд орчим жилийн дайн болоод ер нь эдийн засаг 20 жил болсон. Ямар хөө Вьетнамын дайн 20 жил болсон. 55-аас 75 оны хооронд удаа хүрэлсэн тийм байна. Хүрэлсэн тийм. Америкч өөр 65 онд дайнд нь орсон юм байна. Орж ирсэн юм байна. 85 хүртэл хүрэлсэн. 75. 75 хүртэл хүрэлсэн. Тэгвэл 75 оноос хойш одоо нөхцөл ямар болж ирсэн те? За тий 75 оноос хойш 85 оны хооронд ерөнхийдөө нөхцөл байдал хүндрээд эдийн засаг нь илгээр явтаа төсөл бүр тэг заагаад инфляц нь 700% хүртэл өсөж исэн. Тийм ба. Тэгээд хүндхэн байдалд ороод өөрөө өдөрч нөгөө аж ахуйн одоо нөгөө хөдөө аж ахуйн орн. Тэгээд одоо будаа өдрөө одоо өөртөө жинхэнэ экспортлдог орн байтал яг энэ хооронд болохоор бүр гаднаас импортлж авах тийм хэмжээнд хүрсэн байл. Тэгэхээр чи юу эдийн засгийн өсөлт нь тэг хувьтай инфляц 700%. Тэгвэл дотоодоо ямар ч ажиулдвэрлэл юу ч явагдахаа болоод гаднаас будаага ортол тий будаа тарьдаг ус будаага ортол өөрсдөө тийм байдал орсон. Тэгээд ер нь бол их баригчид нар нь болохоор за өөрчлөлт шинжилгээ хийх болохгүй байна гэд ер нь шинэ одоо бодлого гаргаж ирсэн бил. Тэрийг болохоор доймой гэж нэрлэдэг байна. Доймой тий. Тэр нь өөрөө одоо Вьетнам хэлээр бол өөрчлөлт шинжилэлт гэсэн утгатай. Тийм. Тэгээд доймой нь болохоор 3 үндсэн зорилгыг уртаа төвшүүлсэн. Нэгдүгüүрт бол ер нь төлөвлөсөн төлөвлөгөөт эдийн засгийг халъя. Тэгээд зах зээлийн зарчмаар хөдөлдөг тийм нээлттэй эдийн засаг шилжиж. За тэгээд хувийн хвшлийг дэмжиж, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж. За тэгээд нөгөө хөдөө аж ахуйгаа хөвчлөе гэсэн тийм зорилготой төвшүүлсэн. Одоо тэгвэл яг эдийн засаг нь тухайн үеийн одоо дайны нөхцөл байдлаас өнөөдрийг хүртэл яг те ямархуу өсөлтөд үзүүлсэн. Одоо ямархуу эдийн засгийн бүтцтэй гэж ярих зүг тий. Эдийн засагт болсон. Зүг. 85 оны яг тэр доймой шинжилтийн өмнө болохоор эдийн засаг нь ерөөхдөө нэг 19 тэрбум долларын одоо хэмжээтэй л тийм эдийн засаг
байсан юм байлээ. Тэгээд нөгөө инфляци 700% өссөн, өсөлтөнд тэг хувь заарчихсан. Импорт нь 1 тэрбум долларч хүрэхгүй. Экспорт нь импорт нь бол 2.5 тэрбум доллартай. Тийм л эдийн засгтай байсан юм байлээ. Тэгэхээр одоо 24 оны байдлаар болохоор энэ эдийн засаг нь бол 25 дахин өсөөд 500 орчим тэрбум доллар болсон. 500 тэрбум. Өмнө хэдээс 19 тэрбумаас 500 тэрбум болсон. Тэгээд эдийн засгийн өсөлт нь бол нэг 7% дундчилдаг. За тэгээд нэг хүн нотог дотоодын нийт бүтээгдэхүүн $4,700 болсон. За тэгээд экспортын хэмжээ нь бол $400 тэрбум болчихсон. 400 тэрбум болчихсон. Тэгж хэлсэн. Тэгэхээр ер нь бол сүүлийн 40 жил гэсэн үг. 50 жил. Сүүлийн одоо 85 оноос хойш гэдэг чинь 40 жил. 40 жилд тийм 40 жилд ер нь бол 25 дахин өссөн. Амжилт үзүүлсэн юм шүү дээ. Суу одоо огцом өссөн. Дотоодын нийт бүтээгдэхүүн 4000 одоо нэг хүн нотог дотоодын нийт бүтээгдэхүүн $4,700. Монголоор хэд байд юм бэ? Монголынх нь болохоор $6,700 бил. Манайх илүү. Гэхдээ хүн амын хувьд манайх цөг. Тэгээ 100 сая хүний хувьд $4,700 ч асар том. Тийм үү. Тэгээд инфляци нь 3% болсон. Өмнө нь 700% байсан. Маш сайн. Тийм үү. Маш сайн үзүүлэлтийг ер нь үзүүлээд тавтай ингээд явж байгаа. Хоног шүү дээ. Дуу юм уу гэдэг шинжилт нь бол одоо ингэж өөрчлөлтийг авчирсан гэсэн. За тэгэхээр сая ингээд өсөлт нь бол ийм сайн явлаа шүү дээ. Ингээд 500 орчим тэрбумын 400 тэрбум нь бол ингээд экспорт байгаа байхгүй. Тэгэхээр бол экспортоос маш их хамааралтай ийм ус байна. Тэгээд экспортыг ингээд аваад үзэхлээр ерөнхийдөө бол ихэнх хувийн одоо компьютер, электрон одоо бараа тэгээд гар утас болон түүний эд анги ангины одоо экспортууд бүрдүүлж байгаа юм билээ. За тэр нь тэгээд яагаад одоо ийм байна вэ гэхлээр ерөнхийдөө том брэндүүд одоо Вьетнам руу хөрөнгө оруулалт маш их хийж байгаа. Жишээ нь одоо Samsung Electronics, Samsung гэдэг одоо дэлхийн аврах одоо giant компани байна тийм. Энэ компани бол Вьетнамд ингээд үйлдвэрээ ингээд төлрүүлсэн. Тэгээд одоо Вьетнамын дотоодын нийт бүтээгдэхүүний 25% нь Samsung-ийн одоо экспортоос бүрдэж байгаа. Тэгэхээр Вьетнам улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 25% зөвхөн Samsung компани одоо үйлдвэрлэлээс бүрдэж байгаа гэсэн үг тийм. Тэгээд ямар бас сонирхолтой тоо. Одоо бүр сонирхолтой тоо нь юу вэ гэхээр одоо дэлхийд даяар худалдаалагдж байгаа нийт Samsung-ийн одоо бараа бүтээгдэхүүн утаснууд байгаа шүү дээ. Тэрний 60% нь бол Вьетнамд үйлдвэрлэж байгаа. Бүр талаас илүү 60%. Samsung ч одоо бараг Вьетнам компани болсон юм шүү. Бараг тийм болж байна. Тэгээд яагаад ер нь одоо Samsung болон бусад ийм компаниуд Вьетнамыг сонгоод байна гэд харахаар ер нь бол одоо юу аахгүй одоо хүн амын насжилт нь бага байна. Одоо дундаж сарын залхин нь бага байна. Жишээ нь одоо сарын залхин нь бол $700 байт юм байна. Вьетнамд. Тэнгууд нөгөө хятад солонгос гэдэг чинь хятад бол $950 та. Солонгос $2,500. Солонгос бүр өндөр юм байна шүү дээ. Монголын дунд цэл ер нь хэдэн доллартай гэж байна. Монголын болохоор $615 байт юм байна. Тэгвэл хэдүүлээ Samsung-ыг өөрсөлгөө авч юм байна шүү. Олон дэрмээ. Монголд үйлдвэр юм барьж мөр юм шүү. Даанч хүний хүн ам хөрөхгүй. Хүн ам ажиллах хүч байна. Тийм. Магч цөөхөлөө болохоор ер нь бас яг үйлдвэрлэлээр уул нь манай цалин бага нааш өөрөөр имээр шүү. Тийм ээ. Тэгээд бас өөр ямар шалтгаанаар сонгоод байна гэхэлэр газар зүйн байршил аюу таатай байгаа байхгүй. Ингээд том том орнуудтай хил залгаа байж тий. Дээрээс нь далаад гарцтай. Тэр нөгөө хятад Америкийн хоорондын худалдааны тайм байгаа шүү дээ. Тэрнээс үүдээд ер нь компаниуд ер нь хятадаас дөрвж байгаа. Тэгээд хамгийн одоо ойрын зөв сонголт нь Вьетнам болчихдог. Тэгээд энэ Вьетнамч өөрөө дээрээс нь 15 гаруй улстай одоо чөлөө худалдааны гэрээ байгуулсан. Хятад, Япон, Солонгостой бол экспорт импортын одоо хөнгөлөлтөөр экспорт импорт хийдэг. Тэгэхээр давуу талт болчихж байгаа. Далаад гарцтай олон хүн ам болонтой. За тэнгуүтлээ ажиллах ерөнхийдөө хүчний юу цалин хөлс бол ер нь байх юм биш үү? Сая одоо нэг хятад юу Америк хоёр худалдааны дэ ингээд нэлээ юм болж шүү дээ. Одоо хүртэл гүйцэд амжааг л явж байна. Тэгвэл тэр худалдааны дэнд Вьетнам хэрхэн оролцов? Яаж өршөнтөвтэй? Сайн нөгөө 4 сарын 2-нд нэг Трамп ч одоо баталсан шүү дээ. Executive Order-д гарын үсэг зурсан. Тэрэн дээр болохоор 46% татвар тогтоосон билээ. Вьетнамд. Яагаад тэгсэн бэ гэсэн чинь Вьетнам өөрөө Америкийн бараа бүтээгдэхүүн дээр 45 46% татвар тогтоодог.
тариф төгс. Тэнгууд нь хариу арга хэмжээ аваад ичдэг болсон. Тэгээ яг энэгээ бол өөрчлөлөөр ярьж л байгаа юм л л дээ. Тэгээ одоохондоо яг үр дүнд байна. Энэ ерөнхийдөө яг хилцэр түрээд татвар нь бүр багасчих юм бол том улс бүгд л ер нь бол Вьетнам руу бас зорихоор л харагдаж штэ байж болохоор харагдаж штэ. Тийм одоохондоо бол яг жоохон саад болчиход байна штэ. Тийм. Гэхдээ ерөнхийдөө том компаниуд ингээд ер нь бол шилжиж эхэлсэн очсон байгаа. Зүгээр одоо яг энэ хилцээгээ л амжилттай болох шаардлагатай. Энэ бол бас тохиронд хүрчих магадaltaй л та. Тийм үү. Тэгэхээр ерөнхийдөө гадны хөрөнгө оруулалт за тэгэнгүүтлээ тэр тусмаа Samsung-ийн хөрөнгө оруулалтаас бас дотоодын эффектийг хүн их нь хамаарат байна шүү дээ. Тийм. Зөвхөн Samsung биш одоо нэг явсаар ингээд авч үзэх юм бол гадаадын шууд хөрөнгө оруулалтаар Солонгос нэгт явсан билээ. Нийт одоо 92 тэрбум Америк долларын одоо хөрөнгийг Вьетнамд оруулчихсан. За 2 Сингапур явж байгаа, 3-т Япон, 4-т Хятад явж байгаа бол Азийн орнууд тийм байна. Азийн орнууд ерөнхийдөө яг үйлдвэрлэл явуулах тий хөрөнгө оруулалт их тохиромжтой бүс болоод байна шүү дээ. Тэгвэл гадны орнуудын тий сонирхлыг татсан. За тэгээд хөрөнгө оруулалт их гол шалтгаан болсон улсууд байгаа. Тэгвэл дотоодынх нь өөрсдөө хөрөнгөний зах зээл нь ямар дүүхтэй, ямар онцлогтой байгаа энэ талаар мэдээлэл өгвөл. За ер нь хөрөнгөний зах зээл нь бол нэг 2000 оноос эхэлсэн юм билээ шүү дээ. Манайх ч бол 1991 оноос эхэлсэн шүү дээ. Тэгэхээр бол манайхаас бүр хойжуу эхэлсэн. 10 орчим жилийн дараа эхэлсэн. 10 орчим жилийн дараа эхэлсэн. Тэгээд 2000 онд анх Хошиминий бирж гэж байгуулагдсан. Тэгээд 2005 онд болохоор Ханоин бирж гэж байгуулагдсан. Тэгээд 2009 онд болохоор Ханоин биржийн доор Upcom гэдэг бирж байгуулагдсан. Тэгээд 3 биржтэй үлээж. 3 биржтэй гэсэн үг тийм. Тэгээд энэ 3 нь яг юугаар ялгаатай юм гэхэлэр Монголын хөрөнгөний бирж дээр 1-р англи, 2-р англи, 3-р англи гэж үүдэг шүү дээ. Ер нь бол тэр шиг гэсэн үг. Ер нь бол нөгөө шаардлагад нь ингээд багасаа авчдаг. Тэгээд одоо хамгийн шаардлага хангаагүй одоо ер нь бол шаардлагад нийцээгүй компаниуд нь Upcom дээр нь бүртгүүлдэг гэсэн үг. Тэгээд одоо арай тэрнээсээ дээр нь бол Ханой дээрээ тэгээд одоо ер нь хамгийн сайн компаниуд нь Хошимин дээр байх гэсэн. Хошимин гэдэг нь Монголын одоо нэг топ 20 гэж ойлгохоор юм шүү дээ. Бараг тийм. Тэгээд энэ одоо юу нь болохоор нийтдээ 1600 одоо 3 бирж нийлээд 1600 одоо бүртгэлтэй компанитай. За тэгээд үнэлгээ нь гэх юм бол 250-270 тэрбум $10 үнэлгээтэй. 1600 гэдэг чинь одоо Монголын хөрөнгөний биржтэй бүртгэлтэй 170 гаруй зөв сандживэл гаруй компани байгаа гэж яригдсан шүү дээ. Тэгэхэд Монголоос 10 дахин бас олон компани бүртгэлтэй байдаг тийм. Тийм, ер нь бол нэг 10 жилийн дараа бараг хэлсэн байна. 10 дахин их компани бүртгэлсэн. Тэгээ өдрийн арилжааных нь хэмжээ нь бол бас 500-700 сая $. Яригддаг. Тэгээ Монголын хувьд бол нэг тэрбум хүрэх үгүй л байгаа шүү дээ. Тийм. Бас арилжааны нэтвэх сайтай бол өндөртэй байна тийм. Тэгээд ер нь бол хөгжлийн хувьд бол бас нэлээд сайн явж байгаа. Гэхдээ бас нэг юм гэхээр одоо нийт 101 сая хүнтэй боловч нийт одоо яг хөрөнгөний үнцаасны данстай хүмүүсийн тоо нэг 2 саятай л байгаа. Тэгээд тэрийг болохоор нэг 27 онд нэг 5 сая 30 онд нэг одоо 11 сая болох юм төлөвлөгөө төвшүүлсэн. Тэгэхээр ч одоо 30 онд дөнгөж хүн амынхын нийт 10 орчим 10% тэгээ хөрөнгөний зах зээлдээ орж төлөвлөгөөтэй байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр бол маш бага. Тэгээд бүгд за нэг 50% орох юм бол бүр асар том болно л гэсэн шүү дээ. Одоо ялчгүй тэг нэг 25 жилийн өмнө эхэлсэн болохоор хүмүүсийнх нь бас оролцоо юм бага болоо юм тий. Тэнгүүт Монголоос 10 жилийн дараа эхэлчихэд тэгээд ер нь бол хамаагүй том байна шүү дээ. Тэгвэл яг энэ томрох за тэгээд ерөнхийдөө хөрөнгөний зах зээл нь ингэж өсгөд гол нөлөөлсөн ямархуу ажлуудыг хэрэгжүүлж хөтөлбөрүүд явагдав. Тэ энэ талаар гоё мэдээлэл өгөл. За тэгээ энэ одоо мэдээж нөгөө хөрөнгөний зах зээлийг төвчүүлэхэд бол бодлого боловсруулна шүү дээ. Тэгэхээр ер нь бол 2000 онд эхлэхдээ ер нь эрх баригчид нь ямар бодлого баригдалж ирсэн гэхлээр төрийн өмчт компаниудаа бүгдийг авчлаа. Тэгээд тэрийг болохоор ард түмний одоо эзэмшүүл гэсэн тийм бодлого байна. Сэхэр ганц салбарын бодлого шиг юм тий. Монголд бол тийм. Гэхдээ бол шууд билээлээгүй. За. Зүгээр арилжаанд ингээд хамгийн бага дүнгээр орох боломжийг нээж өгсөн юм билээ л дээ. Одоо жишээ нь Вьетнамын хөрөнгөний бирж чинь бол хувьцаагаа 100-100-аар багцалж арилжаанд оролцдог. Тийм зарчмаар эхэлжсэн юм билээ. Гэхдээ яг нөгөө эхний одоо 2 жилдээ болохоор яг 100
багцаа 10 болгоод тэгээд маш бага мөнгөөр $6-аар л ерөнхийдөө хувьцааны арилжаанд орох боломжийг ард түмэнд өгсөн. Ер нь бол юу төрийн компаниудыг хөвчлөх тэг бодлого гаргасан. Гэхдээ тэр Монголоос л гадаа ерөнхийдөө хүмүүс өөрсдөө хөрөнгө оруулалт хийгээд тэг хамгийн бага дүнгээр хөрөнгө оруулах болох боломжтой гэдэг бодлого хэрэгжүүлсэн юм тий. Шууд бол бэлгэлээ. Тийм ээ тий. Тэгээд одоо болохоор 23 онд ямар бодлого өргөдөлж чинь гэхээр мэдээж түрүүн хэлсэн нэг хүн одоо хувьцааны одоо хөрөнгөний зах зээлд оролцогчдын тоог нэмэгдүүлэх дээрэс нь одоо нэг дижитал шилжилтийг дэмжихтэй бүх одоо брокеринг компаниуд аппликейшнтэй болж байгаа тийм аппликейшн хэмжээнд арилжаанд орох боломжуудыг нээж өгч байгаа. Дээрэс нь одоо нөгөө ESG буюу тийм одоо засаглалыг одоо компаниудын засаглалыг нээлттэй сайжруулах тийм бодлоготой баримталж байгаа. Дээрэс нь нөгөө нэг 100 ширхгийнхаа багцыг бас буцаагаад ар болгоцсон юм л. 23-оос. Гэх мэтчлэн одоо тиймэрхүү одоо мэдээж тэгээд бас нэг сургалт сурчлагаа энэ явуулж байгаа. Хүний зах зээл шүү юм шүү. Тэгээд боловсролыг дэмжих бас боловсролыг дэмжиж байгаа. Тэгээд тиймэрхүү бодлоготой баримтлаж байна. Ер нь бол маш амжилттай. Тэгээд сүүлийн өөр бүр олон улсын биржүүдтэй ч юм уу харьцуулахад тий 20 жил гэдэг чинь маш бага хугацаа шүү дээ. Харин тий. Тэгээд бас нэг амжилтыг одоо баттгаж болох одоо харуулах нэг зүйл нь юу вэ гэхээр одоо бирж боломж индекс шүү дээ. Тэгэхээр энэ Хошимын одоо бирж маань VN индекс гэж байна. VN гэдэг тикертэй. Тэр индекс нь болохоор анх 2000 онд 100 дээр гарч ирсэн бол одоо 1400 болчихсон яаж байгаа. 2000 онд 100 одоо 400. Ч одоо 14 дахин өссөн. Тий 14 дахин өссөн байгаа тий. Тэгээд 1400%. Тэгээд энийг ингээд 25 жилд хуваагаад үзэхлээр жилд 55% өссөн байгаа байхгүй. Вау. Тэгтэн bullish индекс тий. Жилд дунджаар 55% өсөлттэй. Одоо хүртэл тэрийг ер нь хадгалаад явж байгаа гэсэн үг. Тий одоо хүртэл тэрийг хадгалаад явж байгаа. Тэгээд одоо нэг сая төгрөгөөр хөрөнгө оруулсан бол тэр чинь ерөөсөө сая 500 болоод ингээл тийм шүү дээ. Өсөлтсэл явж байгаа. Тийм зөв нь бол өсөлт өндөртэй индекс тий. Тэгээ бас нөгөө манай одоо дотоодын хөрөнгөний бирж бас нэг онцлогтой шүү дээ. Одоо нэг 15% өдөртөө өсөж буурах хязгаартай шүү дээ. Бас тийм хязгаар байт юм лээ. Тэр нь болохоор ингээд бирж дээр өөр. Тэгээд бүтээгдэхүүн дээр өөр юм лээ. Жишээ нь IPO, хувьцаа, биржээр арилжаалагддаг сан, бонд энэ дөрвөн бүтээгдэхүүнээр тус тустай юм лээ. Бондон дээр бол өдөртөө өсөж буурах одоо савлгаа 1%, дээш доош 1%. Юун дээр болохоор IPO дээр болохоор 20%. Гэхдээ тэр нөгөө бирж дээр Ханоин бирж дээр бол 30%. Нөгөө Upcom дээр болохоор 40%. За тэнгуудаа хувьцаан дээр болохоор Хошимын болохоор 7%. Тэгээд Ханоин бирж нь 10%. Нөгөө Upcom дээр болохоор 15%. гэх мэт. Ер нь нэг юу нь багасгдсан. Англил багасгдсан ерөөдөө савлгаа өндөр байх магадaltaй болж байгаа юм шүү дээ. Тийм байна. Тиймэрхүү сонирхолтой бас заалтууд байдаг. Ер нь өстэй сонирхолтой зах зээл, өсөлттэй зах зээл байна те. Жилийн 50% өсөлттэй. За тэгээд сүүлийн 25 жилд те маш өндөр өсөлтөд үзүүлсэн байгаа гэдэг чинь. Тэгвэл яг одоо Вьетнам улсын хамгийн том компани ямар компани бэ? Ер нь за хамгийн том компани гэх юм бол нөгөө Win Group гэдэг компани гэдэг юм. За тэр компани болохоор ер нь бол нэг 14 тэрбум долларын үнэлгээтэй. Доороо 24 охин компанитай 300 бараг 400 орчим офистой том компани тий 24 компани тэгээд үнэлгээ нь 14 тэрбум долларын үнэлгээтэй. Тэгээд ерөнхийдөө явуулдаг үйл ажиллагаа нь нь болохоор маш олон төрлийн одоо салбар руу орчихсон. Тэр салбарууд нь гэх юм бол барилга тий үйл хөдлөх аялал жуулчлал, эрүүл мэнд, боловсрол, автомашин үйлдвэрлэл, жижиглэн худалдаа, технологи гэдэг бүх салбарт орсон. Тэгэд энэ компани гарал үүснэ бас нэлийн сонирхолтой юм байлээ. Одоо энэ компани үүсгэн байгуулсан хүн нь Pham Nhat Vuong гэдэг нэртэй. Одоо Вьетнамын хамгийн баян хүн байдаг юм. 57 настай. Түүхээс нэх юм бол анх 92 онд Москвагийн их сургуулийг геологч мэргэжлийг төгссөн юм лээ. За. Тэнгуудаа бизнесийнхаа гараа болохоор Украинаас эхэлсэн. 93 оноос эхэлсэн юм лээ. Эхлэхдээ юугаар одоо бэлэн гоймонгийн за. Тэгээд тэр гоймонгоо болохоор гээд бэлэн гоймон
бүлгийн үйлдвэр байгуулад тэгээд ингээд хоёр бизнес эхэлсэн. Одоо эхэлж ирсэн гэсэн. Тэгээд тэр нь маш амжилттай болсон. Тэгээд Украин даяар олон салбар сүлжээ ресторанта болоод 2000 гаруй ажилтнтай болоод нэлээд өргөцсөн юм. Тэгээд нөхөр ерөнхийдөө хөрөнгөжөөд эренгүүтээ ер нь улсынхаа хөгжилд хонь нэмрээ оруулъя. Улстай хөрөнгө оруулъя гэдэг. 2002 оноос ер нь одоо Вьетнамд хөрөнгө оруулж ирсэн. Эхлэхдээ үйл хөдлөлөөр эхэлсэн байна. Сонирхолтой шилжилттэй тийм. Тэгээд нөгөө аялал жуулчлалын нөгөө амралтын газар одоо бааз байгуулад Wind Pearl гэдэг нэртэй тийм одоо хотел байгуулад тэгээд хот одоо хоошин минь болохоор Wind Tower гэж байгуулсан. Тэгээд хоёр үйл хөдлөх. Ягаад тэгээд нөгөө нэг Украин дахь бизнес байгаа шүү дээ. Гомгийн үйлдвэр. Тийм гомгийн үйлдвэр ресторан тэр болохоор Nestle гэдэг том брэндэд 150 сая зарсан юм л 10. Тэгээд ерөнхийдөө энэ Вьетнамд үйл ажиллагаа төвлөрүүлсэн. Тэгээд энэ компани болохоор бас юугаар алдартай вэ гэхээр сүүлийн үед нөгөө цахилгаан машины үйлдвэр байгуулад тэгээд тэр нь бас нэлийн IPO-го гаргасан. Бас 2023 онд Nasdaq дээр гаргасан. Тэгээд тэр нь хөрөнгө оруулагч нарын бас сонирхлыг маш их татаад $22 дээр анх гарсан одоо хувьцааных нь ханшин тэр 7 хоногт 91 хүрээд 7 нийтээр зах зээлийн нөлгийн $191 тэрбум хүрсэн. Тэр нь уламжлалт том одоо Mercedes-Benz, BMW тэ том үйлдвэрүүдийн нөлгийг давцсан. Тэгээд буцаад нөгөө хувьцааных нь над хүмүүс ашиглаа хийж авч гараад бабл хааграад бабл нь хааграад тэгээд одоо нэг $3.5 явж байна. $90 $3.5. Тийм. Нэлээд сайн унсан баг. Тэгээд гэхдээ болохоор энэ компани бол яг хөрөнгө оруулагчдаа амлсан амлалтаа бол мартаагүй яг биелүүл явж байгаа. Сая жишээ нь 5 сард төлөө 11,000 цахилгаан машины зах зээлд нийлүүлсэн байна. Ер нь бол ажлаа бол хийгээл явж байгаа юм байна шүү дээ. Цахилгаан машины зах зээл рүү орцсон. За өнөөдөр гоё сонирхолтой сэдвээр яриа өрнүүлж тэ. Үзэгчдтэй гоё сургамжтай, сонирхолтой за мэдээлэл авах сэдвийг бэлдэж ирсэн. За яа зөвлөгтөө баярлалаа. За баярлалаа. За ингээд манай Capital World цуврал ярилцлагын маань эхний дугаар ингээд өндөрлөж байна. Дараагийн дугааруудаараа илүү сонирхолтой болсод илүү сонирхолтой баримтуудын талаар ярилцахаар та бүгдээ олцголно. Баярлалаа.